Бүгдээрээ сайн уу? Өглөөний мэнд. Өнөөдөр 6 сарын 22-ны өдөр одоо цаг 9 цаг 57 минут болж байна. Амралтын өдөр байна. Ойрт бичлэг хийгээгүй. Бичлэг бүр ойрт гэж бүр 6 сар бүр огт бичлэг хийсэн худлаа ярих чинь хийх нээсэн. Гэтэ яг юм ярьсан бичлэг ингээд ийм бичлэг бол хийгээгүй амар утсан байна. Тэгээд 12 сард Монгол явж ирснээсээ хойш ер нь бол ийм бичлэг хийгээгүй. Бичлэг хийндээ гэсээр хагаад бүр ял хэдийн 6 сар өнгөрсөн байна. Бүр ямар хурдан яваад байгаа юм бэ? Энэ цаг хугацаа. Тэгээд өмнөх амьдэрчсэн байрын маань гэрээ дуусаад 2 жилийн гэрээтэйсэн байрны гэрээ дуусаад тэгээд ажилтайгаа ойрхон газар руу шинэ газар руу нүүгээд ирсэн байна. Тэгээд нүүж ирээд би сая 5 сарын 31-нд нүүж ирсэн байхгүй юу. Тэгээд одоо сар болохгүй л байна. Тэгээд байгаа газартаа бас жоохон тасаж өгөөгүй л байна. Тэгээд яг хөрхөн танилцсан байгаа. Тэгээд ер нь ингээд надад гарсан ингээд оноос хойш гарсан өөрчлөлтүүд гэвэл айгүй их байна. Айгүй их өөрчлөлтүүд ярих юмнууд айгүй их байна. Хий гэж бодож байгаа бичлэгч гэсэн айгүй их байгаа хгүй. Тэгээд ямар ч хийгээд эхлэе да. Тэгэхгүй бол ингээ хойшлуусаар атал. Цаг хугацаагаар мангар хот наав хүлээх өнгөрөөд. За тэгээд энэ удаагийн бичлэг бол заяа би өөрийнхөө нэг өдрийн влогийг гоё юу хийдэг нэг тэмцлэг гэдэг штеп. Нэг өдрийг хэрхэн өнгөрөөж байгаа талаараа бичлэгийг хий гэж бодлоо. Тэгээд хэцүү хаа яг хийж байгаа юм болгоно бичээ гэж байгаа хэцүү хаа. Гэтэ яг гоё компартнаа. За тэгээд одоо би заяа одоо 10 цаг болцсон байна. Тэгээд би нэг юм 2-7 хоногийн челленжэд эрүүл хоолтын челленж эхлүүлсэн байхгүй юу өөртөө. Ер нь бол яг одоо ингээд өнөөдөр 7 дахь өдрийнхаа тэгээд өглөөнийхөө гоё цайг бэлтгээд тэгсэн чинь надад жоохон материал дутаад байна. Тэгээд тэр материалаа ойрхон дэлгүүр гарч авахаар гарах гэж байна. Тэгээ бүндэ хамт гарыг. Тороо авсан, төрөвч авсан. Бичнэр гэрийн дэлгүүрийг ялаа. Крон дагна. Эндээс манай дэлгүүр рүү жоохон зайтай алхаад 6 минут л дугуйтай явууллаа аргаа бодох. Өглөөний минь миний унаа. Миний дугуйхан минь. Ивэн нуутлаад ингээд амар алхацсан өвөө наахны гэсэн үг хэлсэн шүү дээ. Одоо бүр амар үлсэж байна. Үнэхээр амар үлсэж байна. Өчтөр орой би хоол идээгүү. Ажлаа тараад гэртээ ирээд би одоо жим хийж байгаа байхгүй. Тэгээд өчтөр орой ажлаа тарж ирээд жимдээ явах байсан. Тэгээд гэртээсэн чинь миний утас цэнэггүй болсон. Тэгээд жимдээ чинь би уцаараа байга бичлэгийн хааш тасалуудаа хааш хийдэг учраас утасны цэнийг надад маш чухал. Тэгээд би уцаа цэнэглэнгээ жоохон ингээд унтчихъя. Уцаа цэнгэлж байгаа жоохон унтчихъя гэд уцаа цэнэглээ тэгээ унтсан юм. Тэгээд тэр чинь би чи ажилласаа өчтөж байгаа оройтсан. Тэгээд
8 өнгөрөө жумтаад за 9 гээл сэрээ 9 гэж сэрэл жимрүүгээ явъя гэд сэрэлэг тавьсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр чигтээ нам унтсан. За тэгээ нэг ингээд сэрээд цаг харсан чинь цаг шөнийн бараг 2 өнгөрөөд бараг 3 болох гэжсэн. Нам унтсан өөрөө. Тэгээ босч гэрэл мэлээ хамгийн мунтраагаад буцаад утсан байдаг юм. Тэгээ нэрээ ингээд одоо заяа яг ингээд эрүүл хоол гэдэг яг өөртөө зориулаад жоохон бэлдээд тэгээд ажил руугаа ингээд хоолоо ингээд байг хийж авч яваад ер нь бол ойд айгүй гоё ягаа. Гэтээс хамаагүй идэж болохгүй маш багаар идэх хэрэгтэй. Тэгээд маш багаар идэхээр бас ингээд амар юмны гоё амтыг айгүй гоё мэдэрдэг болж байна. Би ч одоо өмнө нь овёс зүгээр ингээд сүүн твтэйг идэж чаддгүйсэн ч одоо бүр овёсоор хамаг юм ажиж талхаа барьж гин өглөөнийхөө панкейкийг хийж гин гэл хөл юм байна. Овёсоор хийгээд тэгээд нөгөө яг банантай сүтээ болохоор машгүй амттай болчтой овёс юм бэлээ ихэм сурч байна. Эндийг бацсан заяа одоо ингээд эмхтэй хүмүүс чинь ингээд за аав ээж нь үнэхээр яг гоё эрүүл хоолтой байгаа тий. Эрүүл хоолтны талаар ингээд зааж өгсөн болвол одоо яг тэр багасаа тийм өссөн болов эрүүл хоолтлоо аяа гоё мэдлэгтэй байх гэдэг аахгүй юу. Гэтэл манай гэр бүл бол тийм эрүүл хоолтой байгаагүй. Тийм болохоор би эрүүл хоолтны талаар ер нь ихсэн мэдэхгүй заяа. Тэгээд мэдэхгүй болохоор ингээд юу ч угаасаа багасаа хамаагүй хооллоод өссөн. Тэгээд одоо ингээд сураад багаас сураад тэгээд яг ийм багаад нөгөө яг ганц би байх яг ийм цаг хугацаад айгүй тийм өөртөө зориулах цаг хугацаатай бэжж юм бас илүү сураад тааштай санагдаад байхгүй юу. Өмнө нь бол яг ингээл хүмүүстэй хамт амьдрахаар нөгөө хүмүүстэйгээ хамт ингээ хоолдог тий. Тэгэл яг нөгөө Монгол гэрийн хоолоо хийж цэцгээдэг, орой ажлаа тааж ирэл хоолондоо хийж цэцгээдэг. Хүнээс хамааралтай ч юм уу тий. Хажууд нэг хүн гоё мэдээд хахаар хамт идмээр сагдал хамт иддэг ч юм уу тий. Нэг тийм байсан болохоор яг одоо яг зав яг энэ 10 жилээ төгсөж байгаа 10 за 6 наснаас дээш настай хүмүүс хүүхдүүд гэх юм уу юу хэвчтэй шүү аа нэг бие дагаад нэг ганцаархны амьдраад өөртөө цаг хугацаа гаргаад тэгээд яг өөртөө зориулж яг гоё өөрөө яг юу дуртай юм одоо тэг миний бие физиолог яадгийн би одоо юу хийдвэл таргалдیں۔ Юу хийдвэл турдгийн те эсвэл надад яг ямар дайт зовх юм ч юм уу те би яг яал эрүүл хоолж болох юм ч юм уу те тэр болгоно өөртөө туршиж үзээд өөртөө нэг юм гоё цаг хугацаа өгсөн юм шүү аа би тэрийг одоо л ойлгож байна. За би өнөөдөр заяа багшийнхаа юг хараад өнөөдрийн маань идэх хоолны жор болохоор би яг одоо ингээд бичлэг үзээд юм хийх гэж байгаа болохоор ингээд хажуугаа дахиад бичлэг хийх хэлж байгаа төвхтэй санагдаад байна. За ямартай ч өглөөнийхөө гоё хоолыг бэлтчихлээ. Тэгээд би сая юу исэн бэхээр юм банана брауни хийсэн. Маш гоё ирүүл гоё хоол. Өглөөний хоол, өглөөний цай. Тэгээд гоё жоохон жимстэй. Тэгээд ойрд амар гоё тийм кек микерхүү тийм гоё мэдмээр санагдсан байхгүй юу? Тэгсэн чинь яг багш маань яг мэдрээд амар гоё өнөөдрийн хоолны жор дээр маань юм гоё брауни харах зааж өгөөд тэгээд будаа их чинь хийсэн заяа. Самартай. Тэгээд ямар ч гурил ахгүй нэрээ. Банан өндөг. Тэгээ болоо банан өндөг. Тэгээд жоохон бейкинг паудер хийсэн. Тэгээд нэг сахар оруулах гэж байдаг штэ тэрийг хийсэн. Тэгээд хар шоколад хийсэн. Тэгээд самартай. Яа бүшүүлсэн. Бүрээр үлссэн. Шүлсээ зэлгээд. Тэмс амсч үзье. Гоёсан мэн нэрээ какаос хийсэн. Гоё амар гоё бананы маш гоё зүйлэн тийм гоё юм. Чихрлээ тэгээд шоколад намтаж чинь, самар намтаж чинь бүр үнэхээр амар гоё намтаж чинь.
ийм байна. Жимснүүд цэгээ хавтгтээд тэгээ дээрэс нь бас гоё ногоо смути бас уу. За тэгээд бас бажи алилтын шинэлэг орсон байна. Энийгээ үзнэ. За тэгээд одоо би цайгаа учингуутлаа юу яа жим рүүгээ явна. Би орой нөгөө найзуудтайгаа уулзах учраас орой жим хийж чадахгүй. Тэгээд одоо амаас өглөөнийхөө цайг уучаад жим рүүгээ яваад жимдээ нэг тасгалуудаа хийчихэд буцаж ирээд өдрийнхөө хоолыг идээд за тэгээ усцанд ороод тэгээ бэжил угаасаа орой найзуудтайгаа уулзах цаг болно. За тэгээ би одоо хоолоо идэнгээ влог үзлээ. Түр баяртай. Одоо хитэн цаг болж байна. Одоо 14 цаг болж жим дээр ирсэн жим хийж байна. Одоо кафений харуулт юм уу тийм. Хагас нь тасалж байна. Жимээ дуусгасан. Жимнээсээ гараад одоо усаа авахар явж байна. Цэвэр ус өнгөө авдаг газар ахгүй юу? Тэгээд нэг өдөр өнжөөд тийшээгээ усаа авдаг ахгүй юу? Ийм дөрөв хэдийн саваар ус өнгөө авдаг. Даруй тусч байгаа заалаа мэдээ. Ингээд усаад үргээд авчихдаг гоё үү. Би өдөрт юу нэг 2 литр ус уудаг. Тэгээд яг нэг өдөр өнжөөд ирээд авах юу нэг болсон. Яг заримдаа бас их тулах гарна л та. Тэр үедээ баг өдрөөр явшаа. Гарна. Тэгээд өнөөдөр болоод гоё нэг өнжөөд ирээд усаа уудаг. Супермаркет ахгүй юу. Тэгээд энэ супермаркет нь болохоор дотроо ингээд өнгөө ус өгдөг. За энэ өнгөөс нь яаж авах вэ гэхлээр өөрсдийнх нь бэлдэж өгсөн зориултынх нь 2 литрийн буюу 4 литрийн ингээд 2 төлөөс сав байгаа ахгүй юу. Тэгээд тэр 2 литрийн 4 литрийн зориултын савыг энэ бодлож аваад тэгээд савдаа идээд өнгөө ус аваад авах боломжтой. А тэнгуү дахиад энэ самитог гэдэг өөрийнх нь бас point гэж бас байдаг. Ер нь хөл юм аягүй point оноо зохиолдог. Эвгүй бид ахгүй юу. Тэгээд яг энэ самитто гэдэг дэлгүүрийнх нь point картыг авах юм бол тэр одоо хөтлөж авах сав нь бас хямдардаг. Жишээ нь 4 литрийн сав нь 800 yen гэдэг байдаг хгүй юу. Тэгээд нөгөө энэ самитто гэдэг дэлгүүрийн point карттай бол 500 yen болж хямдрах жишээ нь тийм байдаг юм байлээ. Тэгээд гэртээгээ ойлгох хүмүүс бол ер нь бол ингээд бүр гэр бүл хүмүүлээр амьдарч байгаа бол 4 литрийн савыг 2-3-аар нь авч тавиал нэг явахдаа усаад үргэж аваад биш үү гэж аваад шүүх юм. Тэгээд би ч өөрөө ганцаархан амьдардаг учраас 4 литр усыг 2 хоног би яг төлсөхгүй. Тэгэхээр надад бол яг гоё боломж юм.
6 цаг 10 минут болж байна. Тэгээд 7:30-аас найзуудтай уулзах хэрэгтэй. Тэгээд гэлц нүрээ бодоод гарахгүй бол яг хоцорч очих болж байна. Энэ миний нүд бүр амар улаацсан. Би өчигдөр нүдэн дээрээ юм унгаад тэгсэн чинь нүд ингээд амар улаагаад одоо ч зүгээр болохгүй байна. Маргааш зүгээр мөгөр болохгүй лимблэг очиж үзүүлт юм лөө. Тэгээд ямарсан сая жимнээсээ орж ирээд замаараа усаа авчаад тэгээд одоо яг чи усанд орж гаач ихчээд усын сайхан арчилчаад за одоо нүрэ бодъё да хөрхөн болъё. Нүрэ бодох чингснээс би өмнө нэг хэрэгэлдэг бүтээгдэхүүний хальт танилцуулсан видео оруулж ирсэн юм. Тэгээд тэн дээр авч ирсэн нөгөө сими мамд бүтээгдэхүүнүүд ингээд дууссан. Тэгээд гатан цацсан юм. За тэгээд өмнөх хэрэглэжсэн бүтээгдэхүүн маань дууссан. Тэгээд би нөгөө бас өмнө бичлэгээрээс хэлжсэн. Би ер нь бол нэг төрлийн бүтээгдэхүүнийг удаан хэрэглээд байдаг юм биш. Нэг бүтээгдэхүүн аваад дуусгаад дахиад өөр бүтээгдэхүүн авч хэрэглэдэг. За тэгээд энэ удаад би юу авсан бэ гэхлээр заяа. Одоо мөнгө муутай байж иж. Тэгээд одоо ингээд авах юмдаа бүр мөнгө татахгүй. Гар татахгүй авчих юм аа бүр нэрээ. Уул нь одоо би чи сайн нүүж мүүгээд ингээд айгүйх мөнгө төрөг орсон юм. Уул нь мөнгө төрөг айгүй муутайгаа штэ. Тэгсэн юм яхаад тэгэл юмнууд авчлаа. Тэгээд би яасан байхгүй ингээд би юу амар тийм тийлбэрийн тослог хайртай тэнгуут ингээд ямар ч крем хэрэглэсэн нүүр нэг л тэ бүр ингээд нэг гой будаг нэг гой шингээжгүй гой яахгүй гаацсан байхгүй юу тэ би одоо юу авах вэ одоо ижитлээ Японд яг ингээд 100 болж байгаа болохоор хар халуунд тэгэд одоо ямар крем би халуунд бол кушин төрхтэй тэг кушин төрхсөн ч гэсэн ерөнхийдөө нэг надад тарахгүй нөгөө өмнөх бичлэг дээрээс авч ирсэн кушин дууссан хэлзэнэ. Тэгээд Japan Zar дээр ингээд зарууд харлаа нөгөө охтууд нөгөө ямар крем гэж асуун готоор нь комментээр бичсэн хүмүүсийг харсан чинь энэ Estee Lauder гэж нэг удаа тэгж уншдаг байх та. Estee Lauder-ийн кремийг айгу гоё гэж бичсэн байхгүй юу? Тэгээд энэ кремнээс нь аваад яг тестрийг аваад хэрэглээд үзсэн чинь бас ч нэг гоё таалагдаагүй. Яг тэл нэг гоё таалагдаагүй. Тэгээд угаасаа суур тоснууд маань ч гэсэн дуусч байгаа болохоор ер нь яг одоо бол яг гоё юм авъя гэж бодоод тэнгуүтээ яг гэртээгээ ойрхон би кичээж явж идсэн баха ийм том Токиогийн дэлгүүрээ төгөхгүй юу. Тэгээд тэр дэлгүүр дотор ингээд бүх ингээд брэндүүд ингээд гоо сахны ингээд бүтээгдэхүүнүүд ингээд худалдаалдаг тийм том дэлгүүр байдаг. Тэгээд тэнд очингуутлаа суугаад тэгээд ингээд би одоо ингээд тийлбэрийн ингээд ийм жоо ойлштай тэгээд надад ингээд саналуулах бүтээгдэхүүн байна уу гэж яагаад явж агаад энэ Estee Lauder гэдэг ч гэсэн очив энэ дээр очив чинь хүмүүс нь бас нэгсэн үйлчилж өгөхгүйсэн надаа. Тэгээд очиж бүр асууж агаад тэгээд замарчсан тестрийн ямарчсан авцсан тэгээд хэрэгжилж үзэж байгаа лээ. Тэгээд таалагдахгүй байхаар нь ахиж очиод тэгээд тэрээр ахиж яваа дахиад зөндөө олон газруудаар ингээд сууж очиод арьсандаа ингээд зөвлөгөө бүтээгдэхүүн зөвлөвлөж авах гэсэн боловч зарим газрууд нь бас үнэн амар үнэтэй байгаа гэсэн. Тэгээд явж сонгосон нь болохоор Dior-ийн бүтээгдэхүүнийг сонгосон. Тэгээд яг үнэн нь бол бусад юунуудтай бодвол арай боломжтой үнэтэй байсан. Тэгээд хэд бүтээгдэхүүн авсан. Зөвлөж байгаа хүмүүс нь ч гэсэн яг тэр мэдгүй яг Dior дээр байгаа худалдааны зөвлөх нь айгуу сайн гой зөвлөгөө өгөөдсөн болохоор яалтч татагдаад тэгээд Dior-оос авсан. За тэгээд юу авсан бэ гэхлээр cushion powder авсан байна. За бас энэ юу авсан бэ? Энд чинь юу лээ? Нэг балансын тэнцвэржүүлж өгдөг нэг юм тос юу гэдэг лээ? Нэг нь орж ирдэг. Тийм авсан. За тэгээд бас мэдээч Dior-ийн крем авсан. За тэгээд бас нөгөө жоохон уур тартдаг болохоор консилер авсан. За тэгээд цаанаас нэг юм
юуны савн надад зүгээр бэлгэнд өгсөн байна. Тэгээд бас нөгөө нэг essence oil нөгөө нэг serum хоёроо болохоор ингээд хэрэглэж үзгээд тестрээр авсан. Бас яг гойсгийн бас сайн мэдэхгүйсэн болохоор ямар ч ихлээд хэрэглэж үзээд тэгээд яг тохирч байвал авъя гэж бодоод за тэгээд болсон байна. Бас надад юу нарны тосныхаа бас юм тестрийг өгсөн. Тэгээ надаа угаасаа энд хэрэглэж байгаа миний дуртай гоё нарны тос байгаа болохоор авахгүй гэсэн чинь за чи ямар ч хэрэглээд үзээ надад тестрийг өгсөн. Гэтэ юу нь бол тон ап болгочдөг. Юу энэ юу нь яг нүрэ бодолж захтаа би хэрэглэж үзсэн чинь бас гоё л байсан л та. За миний бичлэг амар утгалгүй дээ. Гэтэ яах вэ? Тэгэл хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэй шүү дээ. Тэгээ угаасаа Японд ирээд октод яг юм халуун уур амьсгалтай манай одоо Монголын цагуураас шал өөр амьсгалтай газар ирээд арьсандаа ямар бүтээгдэхүүн одоо тааруулж авахаа сайн мэддэггүй шүү дээ. Тэгээд тийм биш нэг одоо бүтээгдэхүүн хэрэглэж үзээд тэтлээсэн хүмүүсийн бичлэг бас айгүй ховор идэг болохоор хэрэгтэй нэгэнд маш хэрэгтэй видео болох уу. За амар халын юм гэдэг. За тэгээд энэ бүтээгдэхүүний өнөөдөр гоё хэрэглээд найзтайгаа уулзах нэ. За. Тэгээ ер нь бол дүүрэн дээр бол юм гарахгүй болохгүй яагаад байгаа хгүй. Тэгээ би нөгөө амар чихэж юм сэддэг байсан болохоор чихэр тийм саагтай амар ихтэй болохоор ингээл тойрол ингээл амар их юм гарчдаг. Тэгээ би сая сүүлийн 7 хоног ингээд гоё эрүүл халаад ирсэн чи энэ дээр гарсан юмнууд маань ер нь бол ингээ багассан. Яг өмнө гарсан юмнуудын жоохон соримнууд байгаа. Тэгээд арьсаа гоё арчлаад, гуйжуулаад байвал энэ юмнууд маань бүгдээрээ алга болчихно гэсэн. За энэ надад бүр амар таалагдсан. Яг тослогжоод байгаа хүнд бол энэ паудер бол аюу гоё юм билээ. За тийм энд бодож байгаа юм чинь дандаа жори юм дагилж байгаа чинь жорих юмас хэрэгтэй бүгдийг хэлээд үзнэ. Тэгээд бас түрхэд ямар байгааг нь тань бас хараарай за. Хэрэг болж магадгүй шүү дээ бас. Өнөр ямар ч гоё. Ингээд бас би нөгөө айгүй их юм давхарлаж түрхдэг байхгүй юу? Хос шишүүлэгчээ түрхэн, серумээ түрхэн, нарны цаа түрхэн, тэгэд кремээ түрхдэг байхгүй юу? Тэгээд тэрнээс бас болж иж магадгүй нөгөө хит олон юм түрхчихээр бас арьсандаа сайн шингэж өгөхгүй. Бага тийч магадгүй юм шиг байлээ. Тэгээд би одоо яг гоё хэрэгтэй цуган юмнуудаа. Тэгээ бас нөгөө яарч бодохоор бас гүдс ингэж шингэдэггүй шүү дээ. Одоо ингээд лошноо түрхээд жоохон шингээж аваа тэгээ дараах юм түрхсэн юм шиг байна. Би тэнгуүтг шууд түрхээ. Тэр бас жоохон буруу юм шиг байна. Тэгээд миний ингээ бодлтыг хараад гоё зөвлөхөр хүмүүс байвал бас гоё юм зөвлөөрэй за. Хийх ингээ хэрэгтэй шүү дээ тий. Энэ юм болгоны энэ жижигэн савлгаа нь яагаад ийм хөөрхөн cute гэдэг вэ нэг хараа бүр kawaii. Яа, энэ өнөр нь ямар гоё юм бэ? Нэрээ жоохон зэрлэг авахар шүү. Хүмүүс нөгөө нэг яа зэрлэгээ зулгаад идэж би зулгаач чаддгүй амар өвдөддөг болохоор шууд хусчтэй. Тэр нь аа. За энэ нөгөө нэг юу юм шиг байгаа юм аа. Нөгөө юу гэдвэл нэр нь юурээсээ очихгүй. Primer. Ийм үгтэй.
Йоо, тад энэ хараа. Харагдчихна уу? Ингээ шууд ингээд балансын шууд ингээд тэнцвэржүүлээд өгч байгаа байхгүй юу? Одоо энийг интийн арчлаа та. Одоо энийг хараарай. Вау, шал өөр болчихж байгаа. Гэвүргээд амар тийм glow up болчихж байгаа сте. Nice. Тэнгүүтээ одоо нарны тосоо түрхээд нарны тосоо бас энэ нөгөө Dior-ийнхаа нарны тосыг түрхчихдөө. Бас юм жоохон цавь. Жоохон яганд байдаг юм. Хүшин ч ямар гоё юм бэ? Миний арч одоо ийм дуулахтай илүү амар гоё хөөрхөн шингээгээд гоё аваадах юм. За одоо юу яа? Би нөгөө энэ тухан дээр 2 сорвтой. Энэ 2 сорв дээр консилер өдрхөн тэгээ энэ хэвд жоох юм улаалттай жоох сорвнууд байгаа болохоор эдрийг дарах хэрэгтэй. Гэтэ сорв маань тэднийг ч дарагддаг юм дөө. Энэ улаан юмнууд нь бол сайхан дарагдчихна. Миний хацар мацар бол нэг улаан биш шүү дээ. Нөгөө сая усан дараа гараад ирсэн болохоор ингээд нүд хацар мацар улаан байгаадах юм. Oh my god. Өөнүүдэд авсан болохоор одоо шууд крем өдрөхнө. За крем нь болохоор Dior-ын заяа би нөгөө нилээн бор арьстай байхгүй юу? Тэгэхээр ингээд 2N гэсэн намжтай кремийг авсан. Нөгөө нэг ялгараад байх тул за энэ Vicne би өмнө нөгөө нэг нэрээ Монгол дахтаа бол Vicne хэрэглэдэг ус аахгүй юу? Тэгээд Японд ирээд энэ Vicne бэдүү мэлээ. Тэгээд авч чадгаа бисэн энэ Монгол дахт хэрэглэжсэн юу н консилер манай дурч надад байна дуусаг. Яа жан доош нь сөдрэлч багаан баг. Нэрээ энэ заяа энэ одоо ямар брендийнх юм лөө нэрээ анзаараагүй юм шүү дээ. Лабо юм бах гэдэг юм бах та. Яг ийм явсаахгүй юу? Юу лээ? Яа би одоо ийм кушн авсаахгүй юу? Нилээн бор ягаан хөхтэй энэ бүр үнэн гоё байсан за яг юм. Бор тий улаан туяатай тийм бор. Энэ айгуу гоё нэрээ юу хэлээ шүү. Шинокубогийн нөгөө нэг солонгос дэлгүүрүүд эдэг штэ. Тэрэнд цаач хэлээ шүү. Энэ стой гоё юм билээ шүү. Өнгө нь надад амар таалагдсан. Жохон тийм ягаан туяатай крем төрхтэй хүмүүс эдэг штэ. Тэднэрт бүр яг гоё л.
Өнгөн бүрүүн насархаа юм бэл. Үнд ч өстө урамтай. Өстө нүүр мүнд юм гош ингээд гоёх чинь. Өндөр нь ч ямар гоё юм бэ. За одоо заяа юу яана хөмсгөө зураад хамгийн сүүлд нь энэ бүр үнэн гоё үнэхээр хайр заяа бүр мөнгөн бүр үнэхээр тасархай. Ийм павдер аахгүй юу? Ийм ягаан хөтэй. Тэгээд би одоо бодолтой ажиж тасч хамгийн сүүлд төрөх. Үнэн гоё. Яг тэр наа бодож өгсөн охин бодож өгөхөд надад бүр амар гоё ягаад бүр амар таалагдсан. Одоо ч гэсэн таалагдна гэдэгт итгэлтэй байна. За, Walrus нь бүр амар удаа хэрглэж байна. Энэ бүр оюутан бахта авсан уу яасан. Амар удаа хэрэглэгдэж байна. Яг нөгөө хэрэглэдэг байсан өнгөнүүд маань дууссан. Тэгээд энэ дахиад яг энэ хэрэглэдэг өнгө авахгүй дахиад энэ шинэ нас дахиад байгаа. Тэгээд би одоо энэ дээр болохоор хар өнгөний ашиглах гэдэг хөмсгөө зурх гэдэг. Би бол нэг ингэж харангур яхгүйгээр бол ийм нөгөө брашаар болон бодож дуусахгүй юу. Энийхтэй бүр нөгөө хар бор хөрөнгөтэй. Энийг уртлын хэсгийг санаж дууж байгаа. Сэний брашаар ингээд сануулхлаар ингээд яг гоё өсний ингээд яг юм самсан хэлбэрээ гоё ингээд бариад идэх байхгүй юу? За тэнгүүтээ надаа бас ахаад энэ чинь болохоор тооны мал их хаа. Тооны мал биш, симийнх юм байна. Симийн бас нэг юм үүд гарч байгаа ч. Энийгээ болохоор би их хөвчлэн зөндөө ашиглажтэй. Яг мод артгал та. Гэхдээ яг хөмсгөнийхөө яг энэ дээр дарах уугад арахтал ашиглажтэй. Биш нэрээ жоох уусгачнаа. Гашаа. За өнөөдөр нүдээ ботгүй явах уу? За бодчих да. За энэ өнгө нас дуусчихжээ. Би яг юм бэж юм амир хэрэглэдэг юм шиг байна. Танаа дууссан байна. Вэ. Мен дахиад шинэ Walrus-ныхаа гоё өнгийг хэрэглэе. Ийм гохгүй юм нөө бэж өнгө. Энийг аягүй хэрэглэдэг. За тэгээд нүднийхээ уртталт гойсаа цагаан өнгөөр. Яа, миний нүдлээ. Хичээж зүгээр л хомлоо. Нүдний улааны хэрхэн арилгах юм болоо. Гой мэддэг хүн байл гой хэлээд өгөөрэй. За нэг юмрх авах болно дөө. Нэг амир. Тэгээд чонсаа тавьчихуу яах. Энэ нэрээ миний энэ одоо ашиглаж байгаа. Oh my god. Энэ ашиглаж байгаа энэний сан бүр амир гой гардаг цаа. Өнөөдөр өмнө нэг бичлэгэн дээр би үзүүлсэн байгаа даа бүр амар гоё гардаг. Сайн миний гидтэй уушсан. Би өглөө нөгөө брауни идчихсэн шүчтэйг явж байгаа. Хараа. Ийм гоё гардаг. Нүд зүгс сэргийлж чаас.
Та зэн хэмчүүл муу болох юм байна шүү ингээд л хөрх. Зя. Атаас таггүй. Нөгөө нэг павдер хэрэглэн шүү дээ. За ингээд павчад хүрчихээр. Oh my god, энийгээ дутуу адилсан байвал яах вэ? Амар юм би. Дутуу усгсан байна. Тин айгоо. За одоо ингээд энэ павдрыг ингээд тавьчихаар миний нэ одоо ингээд туслагдаад гэлаагаад байгаа хэсгнүүд маань дарагдчихж байгаа байхгүй юу? За ингээд амар гоё хөрх юм. Ягаа ингээд саатай гоё гээл задгаа юм. За тэнгүүтээ энийхээ хүчнийг ашигласан би гоё шиг. За тэгээ одоо бас хамгийн гоё чухал зүйл бол мэдээж охтуудын хамгийн чухал зүйл бол энэ газар хөнгөлөгч энэ нас вайкных бас аваад удаж байна да. Хамрынхаа үзрийг мартаж болохгүй бас. За ягаар улчин гутлаа зээ. Бас юм гоё саа явна. Би саагаас энэ дээрээ. Гэл. Хурх моос дээ. За ингээл баруун болж байна да. Тэгээд ёо энийг хартаа би энэ уруулын бодгийг заяа. Вайкноос 50,000-аар авчихсан гээл бод. Тэгээд бараг хэрэглээг одоо ингээд. Энэ өнгө нь бүр амар гош би таарт харуулах уу? Ингээд битүүсаа. Амар байгаад. Энэ тэгээд заяа ингээд төрөгчөнгөд уруулж байгаа нэгэн бомбоолгод гэдэг чинь тийм байхгүй. Тэгээд яг ийм гоё ийм клоусыг болохлээрээ Монголд төрх амир хэцүү штэ ёо. Тэг гараа шууд ингээд шороо хийсэл үсэн ингээл наагаад заваач. Би гэхдээ нүгээр бодохгүй. Надад зав яг тийм үгүй ягаан таардаг байхгүй юу? Энийг авч байгаа. Өнөөдөр миний бүдэг ягаан дууссан тод улаан нь үлдсэн. Ингээд зөвхөн дотор талаа бодонгутаа гадагшаага уусгаад арай уул 8 гой зөөлөн тийм пинки өгөөр төрхдөг байхгүй юу? Тэр манд дууссан маа. Тэг бутч тэгээд энэ дээрээ ийм өнгөгүй клоус төрчих шүү дээ. Тэгэл гоё.
манай сараг гүц татааг байна. Ууын жоохон босгож марах юм. Энэ нас сими юм эсвэл бас ай удаж шүү ингээд томор нь авчгаараас нэлээ удах юм аа. Хөрхөн байгаль байх юм. За одоо эмгийн зүгээр бараг тийм болоо. Эмгийн үзүүлэлтээ. Юу миний нүүр бодож байгаа бичлэг бүрээ ээжэтлээ амар урт олчлоо тэхүү.